Гэрэл газрыг дахин төлөв барилжуулах төслийн талаарх танилцуулгыг хүргье. Нийслэлийн эрдэнэлийн өвчтөн хурлын 5 тогтоол мөн тэргүүлэгчдийн 3 тогтоолоор нийслэл хотын хэмжээнд гэр орооллын газрыг дахин төлөв барилжуулах төслийг хэрэгжүүлэх 26 байршил 83 эсрэг талбай баталсан. За 2025 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 16 байршил 37 эсрэг талбайд 34 төсөл хэрэгжүүлэгч компани аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Баянзүрх дүүргийн хувьд 6 байршил 18 эсрэг талбай буюу 598.2 га газарт 18 төсөл хэрэгжүүлэгч компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Баянзүрх дүүргийн 14, 38, 42 дугаар орон нутгийн дэвсгэрт 7 эсрэг талбайд дараах 7 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. За 1-р Багаан Түргөө, 2-р Гангар Инвест, за Бүрд Construction, Шинэ гэр түмшлэл ХХК, Моннис Urban Development ХХК, Цагаан орон консалтинг ХХК болон 6 талт гэсэн ийм компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр талбайд нийтдээ 1487 нэгж талбар газар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1145 нэгж талбарыг чөлөөлсөн. Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу 19997 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөнөөс 7235 айлын орон сууцыг ашиглалтанд төлөвлөгөө өгсөн байна. Үүнд нийтдээ 5640 хүүхдийн 7 сургууль, 2140 хүүхдийн 7 цэцэрлэг тус төлөвлөгдсөн.